这种感冒药对我为什么作用？Энэ ханиад нэм надад үйлчлэхгүй байна. 这是一个感人的爱情故事. Энэ бол сэтгэл хөдлөм харин түүх юм. 他的安排让大家都很满意. Түүний зохион байгуулалт нь хүн бүрийн сэтгэлд нийцсэн. 晚上开车要注意安全. Шөнийн цагаар жолоо барихдаа аюулгүй байдалд анхаарлаа хандуулаарай. 我暗示完成了任务. Би даалгавраа хугацаанд нь гүйцэтгсэн. 请按照要求把报告改一下. Шаардлагатай бол тайланг өөрчилнө үү? 任务完成100%了. Даалгавраа 80%-тай биелүүлсэн. 你的字写得真棒. Таны гар бичмэл гайхалтай байна. 这家饭馆的包子味道非常好. Энэ рестораны мантуун бууз маш сайхан амттай. 人们应该保护环境. Хүмүүс байгаль орчноо хамгаалах ёстой. 我保证以后不迟到了. Би дахин хоцрохгүй гэдгээ амлаж байна. 你想报名参加运动会吗? Та спортын арга хэмжээнд бүртгүүлмээр байна уу? 他把孩子抱了起来. Тэр хүүхдийг авав. 非常抱歉让您等了这么久. Би чамайг ийм удаан хүлээлгэсэндээ харамсаж байна. 我们学校的留学生比去年多了1倍. Манай сургуулийн гадаад оюутны тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн. 我本来要去看演出，但是突然有事而不能去了. Би үдшилтэнд явах гэж байсан. Гэвч ямар нэгэн зүйл болоод явж чадсангүй. 你并不笨，只是需要更努力. Би тэнийг биш, зүгээр л шаргуу ажиллах хэрэгтэй. 我有很多爱好，比如游泳和读书. Би олон хоббитэй, жишээ нь усан цэлэх, ном унших. 我今年上大三，明年毕业. Би энэ жил коллежийн 3 дугаар курс, дараа жил төгснө. 这篇文章我读了很多遍. Би энэ нийтлэлийг олон удаа уншсан. 你说男友的百中太高了. Найз залуугаа сонгоход таны шалгуур хэд өндөр байна. 正在标个礼天上面的姓名. Маягтанд нэрээ бөглөнө үү? 他保是英语只是在公司工作. Тэрээр тус компанид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 今天的表演太精彩了. Өнөөдрийн үзүүлбэр үнэхээр сэтгэл хөдлөхөн байлаа. 他经常得到校长的表扬. Түүнийг захирлан ихэвчлэн магтдаг. 我买了饼干, чи диар ба. Би жиген нэг худалдаж авлаа, жаахан идье. 他很聪明, 并且很努力. Тэр маш ухаалаг, шаргуу ажилдаг. 我来介绍一下, 这位是李博士. Та бүхэнд танилцуулъя, энэ бол доктор Ли. 他很优秀, 不过不符合公司的招聘条件. Тэр маш сайн, гэхдээ компани ажилд авах шаардлагыг хангахгүй. 任务还没完成，所以周末我们不得不加班.
даалгавраа гүйцээгээгүй учраас амралтын өдрүүдээр бид илүү цагаар ажиллах шаардлагатай болсон. Бүү гуантиан замаян водуу яв паршан. Цаг агаар ямар ч байсан бэ ууланд гарна. Та зя доо кан зя та яв диар бүү хав исэл. Бүгд түүн рүү харахад тэр баг зэрэг ичиж байв. Во бүү чин чү гуо наг чин ши арцээ чү гуо хан дуоц. Би тэр хотод зөвхөн нэг удаа очих биш, олон удаа очиж байсан. Зэбэн сяо шуа яв си бүү фэн зүү чин. Энэхүү роман 4 хэсгээс бүрдэнэ. Во и жин ба чуан хүү цаа ган жин лэ. Би аль хэдийн цонхоо цэвэрлсэн. Ни цай во гэ ни жумбэ лэ шама шэн рэ лэ үү. Би чамда төрсөн өдрийн ямар бэлэг бэлдсэн бэ? Бао мэн шу яв шама цай ляв. Бүртгүүлэхэд ямар материал шаардлагатай вэ? Шу шяо зүү жи да зя чү чанг жин цангуан. Сургууль хүн бүрийг цагаан хэрэглөө зочлохыг зохион байгуулав. Шу сяо фу зин син кайла и зяг цантин. Сургуулийн дэргэд шинэ ресторан нэгдлээ. Нан цэ суа зай и цэн. Эрэхтэй би засах газар 1-р давхурт байдаг. Во мэй тян чабуд во ци дян ци чуан. Би өдөр бүр бараг 7 цагт босдог. Во сян жу мо чү цангуан чэн чан. Би амралтын өдрөөр цагаан хэрэм үзхийг хүсэж байна. Чан зян ши жунгуо да ди и дахо. Хөх мөрөн бол хятадын хамгийн том гол юм. Куайла чан чан во зуо да цаа вэ дао замаян. Миний хоолыг ирж амсаарай, ямар амттай байна вэ? Цин ян сяо яв чан зүү цяо би сай. Өнөөдөр үдээс хойш хөл бөмбөгийн тэмцээн байна. Мэйтян яв чаа гуо самбай гэ хамбан жай жөли ци фэй. Эндээс өдөрт 300 гаруй нислэг үлддэг. Вай мян тай чауле во шуэй бүү зяо. Гадаа хитрхээ их чимээ шугантай байсан болохоор би унтаж чадсангүй. Тай хауле во мэн жун үй чингүн лэ. Гайхалтай бид эцэст нь чадсан. Жин ян бүү зэн та син зай и чин чин вэй лэ и мэн и шэн. Хэдэн жил уулзаагүй тэрээр одоо юмж болсон. Чэн ши дэрэн жи дэ во мэн зун жун. Шудрах хүмүүс бидний хүндэтгэлийг хүлээх ёстой. Хуан нин чин зуо бан цэ хамбан. Энэ нислэгт тавтай морил